Сайн байцгаана уу? UB Dance Club-ийн багш Алтан Шагаа UB Dance Club-ийн тамирчин хулнаар байна. За та бүхэндээ ээлжид хичээлээ хүргэж байна. За өмнөх хичээлүүдээр болохоор Латин Америкийн чача бүжгийн үндсөдлгөөнүүд үзсэн байгаа. За өнөөдөр болохоор чача бүжиг дээр хэдүүлээ нэг хөдөлгөөн шинээр нэмж сураад тэгээд хэрхэн яаж хөдөлгөөнүүдийн хооронд нь холбоод нэг бүжиг болох вэ тэр талаар үзэх болно. Мөн холбосон бүжгээд бага насны хүмүүс бүжиглээд яг энэ тэмцээнд оролцож байгаа тамирчид бүжиглээд ямар хөө харагдж байгаа тэр талаар нь харуулах болно. За эхлээд хэдүүлээ эхнээс нь хөдөлгөөнүүдийн нэг нэгээр нь саная. За бидний хамгийн чухал хөдөлгөөн чача гэдэг бүжгүүдээр үндсэн хөдөлгөөнүүдээр ашиглаж байгаа хамгийн чухал хөдөлгөөн шасе гэдэг алхам байгаа. За гараа жишээнд авсан бэлдээд ча нэг буцлаа ча нэг буцлаа ча нэг буцлаа ча нэг. За дараагийн хөдөлгөөн маань чачагийн time step гэдэг хөдөлгөөн байна. За эхлээд шасаа алхаа явлаа ча нэг хөлөө солино 2 3 ча 1 2 3 ча 1 2 3 ча 1. За дараагийн хөдөлгөөн чачагийн үндсэн хөдөлгөөн. Бэлдээд эхлээд мөн адилхан шасаа байгаа үндсэн хөдөлгөөнүүд бүгдэн дээр ча 1. За одоо урагш алхам 2. За энэ алхмыг яг энэ алхмыг чек гэж нэрлэнэ гэдэг өмнөх хичээл дээр ярьсан байгаа. Чек аргач алхам 3 шасаа дахиад ча 1 аргач алхам 2 3 ча 1 2 3 ча. За бидний дараагийн үндсэн хөдөлгөөн болохоор чачагийн Нью-Йорк гэдэг хөдөлгөөн байгаа. За үндсэн хөдөлгөөнтэй ерөөхдөө адилхан. За бэлдээд эхлээ шасаа ча 1 эргээд 2 3 буцлаа ча 1 2 3 ча 1 2 3 ча 1 2 3 ча 1. За бидний дараагийн үндсэн хөдөлгөөн маань чачагийн гар гараасаа гэдэг хөдөлгөөн байна. За Нью-Йорк дээр бид нэр эргээд урагшаа чек алхаж ирсэн бол гар гараасаа дээр аргач алхам гүйцэтгэж байгаа. За бэлдээ. Явлаа 2 3 ча 1 2 3 ча 1 2 3 ча 1 2 3 ча 1. За дараагийн үндсэн хөдөлгөөн чачагийн мөрөөрөө гэдэг хөдөлгөөн байна. За энэ болохоор эрэгтэй эмэгтэй хоёулаа өөр хөдөлгөөн хийдэг. Төрөний хөдөлгөөнүүд чинь ижлэх юм биш өөр хөдөлгөөн. Эмэгтэй аргач алхам, эрэгтэй урагш алхам гүйцэтгэв. За эхлээ эрэгтэй хөдөлгөөн. Шасавла ча 1. За Нью-Йорк дээр бид нэр 90 градусд бүтэн эргэжсэн. Одоо мөрөөр дээр 45 градусаар шүү. Явлаа 2 3 ча 1 2 3 ча 1 2 3 ча 1 2 3 ча 1 2 3 ча 1. За дараах нь одоо мөрөөргийн эмэгтэй алхам. За эмэгтэй алхам болохоор адилхан 45 градусаар эргэн гэхдээ аргач алхам гүйцэтгэв. Явлаа ча 1 аргач алхам 2 3 ча 1 2 3 ча 1 2 3 ча 1 2 3 ча 1 2 3 ча 1. За дараагийн хөдөлгөөн чачагийн урагш аргач локууд үзсэн байгаа. За эхлээд хойноос урагш локууд. За баруул хажууд бэлтгэл авсан. Эхлээ аргач алхана 2 3 урагш локууд ча 1 ча 2 ча 3 буцна 2 3 ча 1 ча 2 ча 3 2 3 ча 1 ча 2 ча 3 буцлаа 2 3 ча 1
ча ча 2 ча ча 3 2 3. За эдгээр хөдөлгөөнүүдийг үзсэн байгаа. За одоо өнөөдрийн хичээлээр маань чачагийн цэгийн эргэлт гэдэг хөдөлгөөн байгаа. За эхлээд мэдээж шасэ байгаа. Ча ча 1. За бид нар Нью-Йорк дээр баруун гар тийшээ 4-1 эргэлт хийж исэн бол мөн адилхан хийн. Цэг эргэлттэй. And. За одоо зүйлээр урагш Нью-Йорк дээр чек алхаж исэн бид нар. Одоо урагшаа бүтэн жингээ шилжүүлээд алхах нь 2. За одоо баруун мөр дагаад 180 градус буюу 2-1 эргээд бүтэн нөгөө тийшээ харна. Хоёр л хоёлаа. За зүйл бүтүүл дээр баруун үлмийн дээр байгаа яг энэ хэвээ хадгалаад баруун мөр дагаад иргэн. And. Дахиад ийш харсан. За баруун тал руу иргэн, баруун мөр дагаад иргэн. And. За энэ үед баруун өвдөг нугалар нь яг эргэлтийн төгсгөл. And. Баруун өвдөг нугаларсан. За одоо баруун руу буцаад жингээ шилжүүлээд алхах нь 3. За одоо буцаад урагшаа гарна. And шасэ ча ча 1. За дахиад явж үзье. Шасэ алхсан. Нэг нь тон дээр зогсож байгаа. Баруун тал руу ирлээ. And. Зүйлээр урагш алхах нь 2. За баруун мөр дагаад 2-1 буюу хагас иргэн. And. Баруун руу жингээ шилжүүлнэ. Урагшаа 3. Буцаад урагшаа гарна. And шасэ ча ча 1. За одоо зүүн гар тал руу мөн адилхан 4-1 эргэлтийн and баруун урагшаа алхах нь 2. За одоо бид нар зүүн мөр дагаад хагас эргэлт гүйцэтгэх нь эргэлээ and зүйл рүү жингээ шилжүүлнэ. Буцаад урагшаа гарна. And шасэ ча ча 1 дахиад and 2 and 3 and ча ча 1 and 2 and 3 and ча ча 1. За бид нар эндийг хийхгүйгээр удаан хийхгүйгээр хурдан хийх тохиолдолд за би баруун тал руу шасэ алхаад баруун мөрөд дагаад нэг удаа бүтэн ирэх чинь. Нийт 360 градус ирэх чаа. Нөгөө тал руу адилхан зүүн мөрөд дагаад 360 градус ирэх чаа. За бүгдээр яваад үзье. Бэлдээд 2 3 ча ча 1 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 2 3 ча ча. За чачагийн цэгийн эргэлт гэдэг хөдөлгөөнөө хоёроор барьж хийж үзье. За эрэгтэй баруун гар тал руу эмэгтэй зүүн гар тал руу эхлэн мэдээж эхлээ шасаа явна. Ча ча 1. За одоо эрэгтэй баруун гар тийшээ 4-1 эргэлт, эмэгтэй зүүн гар тийш 4-1 эргэлт. Битээ хоёул аваашаа. And. За одоо нуглаас төвлөрөө хоёул урагшаа алхах нь 2. Эрэгтэй баруун мөр дагаад хагас эргэн, эмэгтэй зүүн мөр дагаад эргэн. And. Буцаад жингээ шилжүүлэн 3 өөдөөс харна. And ча ча 1. За хурдан явж үзье. Бэлдээд 2 3 ча ча 1 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 2 3 ча ча 1. За та бүхэн анзаарсан бол за энэ бол мэдээж л темирхтэй бид нэр бүх бүжүүдээр өвдсөн хоёр бүжиг дээр ингэж барьж байгаа. За яг эргэх үед битэр хоёулаа гараа ташаандаа авна. 2 3 ташаандаа автаад тулж авахгүй 4-өөс ирэхүүрөө шалсан яг урдаа барина гэж бариад эргэж байгаа. За цэгийн эргэлтээ аян дээр явж үзье. За чачагийн цэгийн эргэлтийг ганц анцаараа урагшаа харж байгаа. Аян дээр явж үзье. Бэлдээд 2 3 чача 1 2 3 чача 1 2 3 чача 1 2 чача 1 2 3 чача 1. За хоёроор бариад 2 3 чача 1 2 3 чача 1
2 чача 1 2 3 чача 1 2 3 чача 1. За одоо ингээд ерөнхийдөө бидний чача гэдэг бүжиг дээр үзэх шаардлагатай үндсэн хөдөлгөөнүүд маань дуусж байна. За одоо хөдөлгөөнүүдээ хэрхэн хооронд нь яаж холбох вэ? Тэр талаар зааж өгье. За та бүхэн санаж байгаа самбо дээр бид нэр 2-8-аар холбож ирсэн. За энэ удаад болохоор чачагийн 2 3 чача 1 гэдгээ бид нэр өөрсдөө нэг такт гэж бодоод нэг хөдөлгөөний ерөнхийдөө 4 удаа юм. За эхлээд time step 4 удаа яваад араас нь үндсэн хөдөлгөөн яваад Нью-Йорк яваад за дунд нь одоо цэгийн эргэлтийг оруулна. Цэгийн эргэлт яваад гараасаа явна. Тэгээд мөрөөрөө хамгийн сүүлд нь арга шуурш локууд хийх байгаа шүү. За бүгдээр яваад үзье. За бэлтгэх байдал. Зүүн өвдөг нуглаад зогсно. Энэ эрэхтэй тал дээр явлаа. Эхлээд time step явлаа. 2 3 чача 1 2 3 чача 1 2 3 чача 1 2 үндсэн хөдөлгөөн чача 1 2 3 чача 1 2 3 чача 1 2 3 чача 1 2 цэг эргэл чача 1 2 3 чача 1 2 3 чача 1 2 3 чача 1 2 гараасаа чача 1 2 3 чача 1 2 3 чача 1 2 3 чача 1 2 мөрөөрөө эрэхтэй урагшаа эмэгтэй арагшаа 2 3 чача 1 2 3 чача 1 2 3 чача 1 2 арагш локууд чача 1 2 3 чача 1 чача 2 чача урагш лок 2 3 чача 1 чача 2 чача 3 2 дахиад 3 чача 1 чача 2 чача 3 урагшлаг 2 3 чача 1 чача 2 чача 3. За гэдэг хөдөлгөөн манд дууссан. За дөрвөө хэрхэн яаж тоолох вэ гэвэл та 2 3 чача 1 гээд чачийн тоогоо тэрийгээ бүтэн явуучвал 1 болцсон байна гэж үзнэ. За одоо энэ гэсэн үг үндсэн хөдөлгөөн дээр тайлбарлавал 2 3 чача 1 бид нэг удаа хийцэн хөдөлгөөн. Одоо хоёр дахь нь юм. 2 3 чача. Нэг одоо гурав дахь нь 2 3 чача. Нэг дөрөв дахь нь явсан 2. Тэгээд дараагийн хөдөлгөөн чача. 1 2 гээд орно гэсэн үг. За аян дээр нэг явж үзээд за тэгээд яг тэмцээний ингээм буюу одоо ерөнхийдөө удаан бэлтгэгдсэн бүжиг спортоор удаан хичээлсэн хүүхдүүд чача гэдэг бүжиг яг саяын комбинацийг хэрхэн яаж хийж байгааг бүгдээрээ харах болно. Үнцөдлөө Нью-Йорк цэгэргэл гараасаа мөрөөрөө локууд эхнээсээ
Та бүхэндээ чача бүжгийн ерөнхийдөө анхан шатанд мэдвэл зохих үнцөрлөөнүүдийг зааж сургалаа. За та бүхэн дараагийн хичээлүүдээр маань өөр Латин Америкийн rumba, chai гэд өөр бүжгүүд маань орох байгаа. За дараагийн хичээлээр уулзалтаа түр баяртай.